Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Болор Эрдэнэ гэдэг хаад ингэр компани үүсгэн байгуулагч, ерөнхий захирлаар ажилладаг. Бизнес эрхэлж байгаа хүн маань өөрөө бизнес хийхэд төлөө өөрийгөө зориулж яадаг. Тийм учраас зөвхөн өөрийгөө зориулахын зэрэгцээ бусдыгаа манлайлж идэхээр хамгийн түрүүнд бол бизнесмен хүн манлайлагч байх ёстой. Хоёрдугаарт тууштай байх ёстой. Гуравдугаарт хамтрагчтай болоод үнэнч байх ёстой гэж боддог миний хувьд. Хамгийн сүүлийн ном маань болохоор Эрч номын цувралыг уншиж явж байгаа. Энтерпренер хүн яаж ажиллах ёстой гэдэг зарчмыг энгийн мөртлөө тодорхой ингээд тусгацсан ийм ном байгаа. Тэгэхээр энэ Эрч номын цувралыг бизнес эрхлэгчид маань унших юм бол таны гацаад байгаа хэсэг гэж байдаг тийм ээ. Одоо яах гэдэг мэддэхгүй юм тодорхойгүй нэг ийм үе рүү орж ирдэг. Энэ үеийг даваад гарахт бол Эрч номын цувралууд нэлээд сайхан залж өгдөг, залуурддаг дэлхийн одоо бестселлер ном байгаа. Шинээр бизнес эрхэлж байгаа бизнес эрхлэгч маань бол би яг юу хийх гэж зорж байгаа. Алсын хараа маань юу юм, эрхэм зорилго маань юу юм гэдгээ маш сайн тодорхой гаргах хэрэгтэй. Хаашаа яг юунд зориод байгаа, эцсийн үр дүнд юуг одоо хүлээгээд байгаа гэдэг юм тодорхойлцсон байх юм бол тэр хүний явцын дундаа гарч байгаа одоо тийм алтан баг байж идэг. Суурь маш сайн тавьж явах хэрэгтэй гэж миний хувьд бол боддог. GS1 Монгол бизнесийн глобал хэл